За сайн байцгаана уу. Би нэг хэдэн жилийн өмнө зураг хэрхэн дарах вэ гэдэг бичлэг оруулахад нэлээд хэдэн хүмүүс камерыг хэрхэн сонгох вэ? Хэн хүмүүс нөгөө заавал мэрэгжлийн үнэтэй халаагүй гэр бүлийн хүрээнд камера ямар хөө камер хэвлүүл зүгээр вэ гэдэг ингэж асуудаг да. За тэрхүү асуултын хариултыг би одоо өгье гэж бодож байна. Ерөнхийдөө бол камерыг бол хоёр ангилж байгаа. Одоо би болохоор мэрэгжлийн хэллэгээр биш ерөнхийдөө бол амар энгийн нэр тайлбарахаар та бүхэнд хэлээд өгье гэж бодож байна. Full frame, cropped frame гэдэг ерөнхийдөө бол хоёр төрлийн сенсор байгаа камеранд. Энэ ямар учиртай вэ гэхээр за энгийнээр ойлгуулъя гэхэд cropped frame-ийг нь та бүхэн сонирхчийн камер гэж ойлгож байгаа. Full frame нь арай мэрэгжлийн төвшнийх. За энэ хоёр нь юугаар тайлбарлаад тэгвэл одоо яг шууд утгаараа одоо англиар бол cropped frame гэхээр арай илүү жижиг сенсортай байдаг гэсэн үг. Full frame болохоор илүү том сенсортай. За энэ дээр одоо жишээ зурган дээр одоо ингээд энэ дээр харагдаж байгаа. За энэ болохоор Nikon камерны 7200 буюу одоо cropped frame камерны одоо сенсорыг харуулж байна. Энэ жирнэлийн ягаан өнгөтэй ийм жижиг одоо ийм хэмжээтэй байдаг гэсэн. За full frame камерны болохоор Nikon камерны 8100 гэдэг 810 камерны одоо сенсорыг харуулж байна. За ийм ялгаатай байдаг сенсорны хэмжээ бол. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Шууд утгаараа cropped frame буюу 7200 камерын илүү хямдхан бөгөөд одоо хагас мэрэгжлийн камер гэж байна. За Nikon-ы 810 болохоор илүү мэрэгжлийн камер, илүү үнэн маш үнэтэй. За машин ч яг ерөнхийдөө бол эндээс хамаагүй үнэтэй гэсэн үг. Тэгэхээр юу гэхээр одоо та хэрэг үнэхээр яг мэрэгжлээ болгоод ч юм эсвэл оюутан болоод сураад ч юм уу ингээд яг энэ фото зураг ч юм уу видео зургаар ажиллая гэж байгаа бол одоо frame төрлийн камерыг та сонирхол илүү танд дээр гэсэн үг. За зүгээр нэг хаяад зураг авдагтай. Тэгэл нэг тийм сонирхогчтой сонирхчийн төвшөнд л зүгээр зураг даръя гэж бодвол үнийн хувьд ч гэсэн хямдхан одоо cropped frame камер болж болно гэсэн үг. Тэгэхээр одоо брендийн хувьд болохоор Nikon камер, Sony, одоо Canon гэх байгаа шүү дээ. Бүгдээрээ дотроо full frame, cropped frame гэж байгаа гэсэн үг. Гэхдээ cropped frame дотроо ч гэсэн 4K камерууд байдаг. Пиксел нь өндөр тий. Тэгэхээр яг пикслэрээ бас за энэ cropped frame-ыг бас дутуу үнэлж болохгүй. Одоо cropped frame дотор Canon-ы одоо D90 камерууд болохоор одоо ингээд бүр 4K бичин тий. Пиксел нь өндөр. Тэгэл гой тоочтой загвар маш олон төрлийн гой сонголттой загварууд байна. Тэгэхээр та бүхэн судалж агаад одоо загвараа сонгох боломжтой гэсэн. За өнгө төрсний хувьд болохоор одоо ингэдэг байхгүй. Сайн харуул та хоёр энэ зургийг та нар сайн харуул ялгаатай байгаа. Энэ улаан өнгө дээр жишээ. Энэ улаан өнгө болохоор дээдлийнх нь болохоор cropped frame камераар авсан төрсний өнгөний ялгарлал байна. Улаан өнгө болохоор маш тод өнгөтэй байгаа. Тод өнгө ялгарч байна гэдэг нь нэгэн бодлын чинь цөөхөн өнгө ялгаж байгаа гэсэн үг байхгүй. Илүү ийм бүдэг одоо энийг харах юм бол арай нэг бүдэг саарл юм шиг харж байгаа сте. Энэ болохоор дотроо маш их олон өнгөийг агуулж байгаа. Хоёрдугаарт эдит хийхэд энэ илүү одоо хэрэгтэй байдаг гэсэн одоо ингэнэ тайлбарлахад илүү засвар авах одоо илүү гоё одоо илүү амар байдаг гэсэн үг. Одоо та нар яг энэний өнгөийг сайн ажиглаж хаад ингэж гардаг гэсэн үг байхгүй. Тэгээд татаа харуул бас баг зэрэг noise ялгаа бол байна л да. За дараагийнхан болохоор хэрхэн ажиллах вэ гэдэг. Тэгэхээр ямар ч камеранд байдаг үндсэн хідэн товчлоор байдаг. Тэрийг олон анхаарахад болно. Би бол та нарт одоо жишээ зурган дээр бас тайлбарлаж өгье. Ерөнхийдөө та нар анзаарсан бол бүх камерын дээр одоо ийм тэмдэглэгээ байдаг да. За ногоон нь бол ингээд автомат. За та үнэхээр камерны тохиргоо мэдэхгүй эсвэл яар сандарч авсуудаа заавал гар тохиргоон дээр тавих шаардлагагүй. Эхний ээлжинд автомат тохиргоон дээр тавиал зураг дарж явах тэр үед бол хангалттай. За тэгээ ерөнхийдөө бол камерын дээр болохоор за сенсор бол урдаасаа ингэж харагдана. За тэгээ анхаарах зүйлгүй камерныхаа лензийг солихдоо сенсорыг
аль болох одоо ингээд шороо тоосоор болохгүй маш хурдан сольж болох хэрэгтэй. Хизээч энэ сенсорыг онгорхоо ингэж ил задгаа нээлттэй орхиж болохгүй. Ингэх юм бол таны камерны сенсор зурагдана. Ингэх юм бол та камераа дэвээр л алж байгаа гэсэн үг. За энэ ISO. За энэ ISO гэдэг нь болохоор одоо энэ камерын дээр ISO гэдэг төвчлөр байгаа. За зарим камерууд болохоор ISO төвчлөр дээр орчаад энэ эргүүлдэг бөөрөнхийг эргүүлэх юм бол ISO-ны ихсэж багасна. За энэ ISO гэдэг нь юу гэхээр одоо та ингээд нэг орчинд гэр дотор ингээд зураг дарлаа. Тэгсэд байгаа орчин ч амар харанхуй харагдлаа. Тэгэх юм бол та ISO-гоо өсгөх юм бол гэрлийн дотор харагдана гэсэн үг. Гэхдээ анхааруулж хэлэхэд ISO 600 юм уу 800-аас дээшээ гаргах юм бол тэрийгээр зураг дарсны дараа ингээд зураг ингээд татаа харахаар ингээд баг зэрэг ийм саарл нойс үсэмдэг хэвгүй. Тэгэхээр ISO-гоо нэг хэтрүүлэхгүйсэн дээр. Буцаад яг ISO 600 тохиртойгоо наранд гарахад гэрэл амар гэрэл бод цавт сайхан зураг гарах гэсэн үг. Тэгэхээр гэрэлтэй үед ISO-гоо буулгаж 100 руу 200 руу. Тэгэхээр ISO болохоор гэрэл тохиргоо гэсэн үг. Дараагийнх нь болохоор хурд буюу шаттер. Одоо шаттер гэдэг нь болохоор одоо хэрвээ та шаттраа баг дээр нь тавьж агаад нэг гүйж байгаа хүн ч юм уу машины ч юм уу хөдөлгөөнтэй дүрс авлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр дүрс ингээ сарнсан хэлбэртэй гарна. Яг тэгвэл камерныхаа хурдыг багасгасан болохоор хурдан зүйлийг авах одоо чадвар муудан гэсэн. Гэхдээ энэгээр зарим хүмүүс гоё сарнсан гоё уран зураг авдаг та. Одоо тийм зураг авахд хэрэглэхэд тохиромжтой. Хэрвээ тэг сарнаагүй одоо маш хурдтай явж байгаа машин гүйж байгаа хүний зургийг ямар ч сарнилтыг авах гэсэн юм бол та шаттраа өсгөх хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол ямар ч сарнилт байхгүй зурагч нар үүснэ гэсэн. Бас нэг юм байгаа. За одоо та гадаа наранд ингээ гарсан те. Тэгээд ISO-гоо хамгийн их баг дээр ингээ 100-аар тавиа буулгачаад байхад нар гэлбод авил та шаттер буюу хурдаа өсгөх юм бол бас нарны гэрэл багасах буюу камерны зураглал харанхуйлж харагдана гэсэн үг. Тэгэхээр хурдаараа бас гэрэлний тод болон барааныг бас тохируулж болдог гэсэн үг. За дараагийнх нь өрц гэж байгаа. Өрцөөрөө бас зурагны гэрэлний одоо бас тод болон барааныг тодорхойлж болно. Мөн өрцөөр юуг тодорхойлдог гэх юм бол зүйлийнхаа фокусныг одоо ингэж сарниулах болон тодруулах байрлалыг сонгож өгдөг гэсэн үг. Өрцөө аль болох нээж өгөх тусам ISO-гоо нэмсэнтэй адилхан гэрэл их орж ирнэ. Тэгээд өрцөө нээлттэй байхад нэгдүгээрт гэрэл их орж ирнэ, хоёрдугаарт арын орчин бүрдгэрнэ гэсэн үг. Зөвхөн нүүрэн дээрээ фокус өмсөн бол чиний нүүрний чинь фокус тод, арын фокус нь бүдгэрж өгнө гэсэн үг. Тэгэхээр амар гоё юм портрет хөрөг зургууд артал нь амар гоё тийм бүрсгэр байдаг штэ. Тэр чинь болохоор өрцөө нээсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр өрцөө нээхлээр гэрэл нь ингээд цагаан харагдаж штэ. Тэгэнгүүт нь эсрэгээр хурдаа нэмдэг ч юм уу, ISO-гоо хасдаг ч юм уу. Энэ мэтчил нь тэнцвэржүүлээд балансын барьж зургийнхаа гэрэлний одоо бараан болон тод хэсгийг нь тэгж тохируулдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр механик тохиолгон дээр өрц одоо хурд ISO 3-аараа гэрлийнхаа балансыг тохируулдаг гэсэн. Энэ гуруулаа харилцсан одоо үйлчлэлтэй. Харин ингээд олон хүмүүсийн зураг авлаа штэ. Тэгэхэд болохоор өрцөө нээчих юм бол магадгүй хамгийн наадлын хүн дээр нь фокус нь төвлөрөөд арын хүмүүсэн дээр нь фокус сарнчих байхгүй. Харин бол олон одоо обжектуудыг одоо авах зурган дээр бол өрцөө хааж өгнө. Өрцөө хааж өгөхлөөр бүх зүйл нь фокуслогдсон гэсэн штэ. Аль нэг зүйл нь фокус салгахдаггүй. Тэгэхээр өрцөөрөө хаахлаар гэрэл нь харанхуулж харагдана. Одоо гэрэл нь цайх биш эсрэгээр. Тэгэхээр эсрэгээр ISO-гоо нэмдэг ч юм уу хурдаа багсгадаг ч юм уу бас ингээ яг динамик тийм одоо гэрлийн тэгж тохируулдаг гэсэн үг байхгүй юу. Механик тохиргоон дээр бол зураг бол ингэж дарагддаг учиртай байгаа. За бусад одоо тохиргоонууд товчлорууд бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Одоо жишээ энэ зурган дээр харвал дарсан зургаа харна. Энэ дээр дарах юм бол одоо лупээрээ харах уу, дэлгэцээрээ харах уу гэдэг. Энэ бол ямар ч камерын дээр байдаг тохиргоонууд. Одоо жишээлбэл одоо энэ камерын дээр бол энэ дээр дарах юм бол дэлгэцээрээ харна, нүдээрээ харна. За тэгээд зурганаас харахтаа ойлгомжтой. Камерныхаа товчлороо шилжүүлэх үү, видеоны горомлоо шилжүүлэх үү гэдэг байгаа. За мөн камерын дотор ч white balance
гэдэг тохирох байгаа те. Одоо гэрлийн баланс тохирол. За гэрлийн баланс гэдэг нь болохоор одоо ийм байдаг. Одоо гэрлийн балансын тоон өндөрсөх тусам буюу шөнийн гэрэл буюу гэрэл нь улбар шар өнгөтэй болж өгдөг. Гэрэл нь тоон багасах тус буюу баланс нь багасах тусмаа хөх өнгөтэй буюу өдрийн гэрэлтэй болж өгдөг. Тэгэхээр магадгүй та одоо тасалгааны орчинд хиймэл орчинд та зураг аваад шөнийн нэм шиг мэдрэмж төрүүлнэ. Эсвэл дулаахан мэдрэмж төрүүлээ гэх юм бол та ISO гэнэ тэр гэрлийн балансаа өндөрсөх юм бол одоо шар туяатай зураг гарна гэсэн үг л дээ. Арай өдөр ч юм уу хүүтэн ч юм уу тийм зураглалтаа тийм өнгө аж оруулаа гэвэл гэрлийн балансаа буулгаж өгнө. Гэх мэтчлэн тохируулдаг. За тэгээд одоо энэ камерны жишээн дээр өстө viewfinder дээр нүдээрээ харна. Тэгээд энэ AP on гэж бас одоо камер болгон дээр одоо байгаа. Энэ болохоор одоо зарим камерны болохоор бодийн дээрээ буюу их бие дээрээ AP on гэдэг байдаг. Энэ болохоор focus автомат дээр тавина гэсэн. Одоо та ингээд зураг дарахтаа ингээд зураг дарах тавчлуур дээрээ зөөлөн дарахад focus нь автоматаар хайгаад дахиад нэг чанга дарахад зураг дарна гэсэн үг. Автоматар авна. Оф болгочих юм бол та фокусаа дурган дээрээс гараараа солино гэсэн үг. Ерөнхийдөө бол мэргэжлийн зургийг бол мэдээж бүх юм механикаар авал илүү сайн байдаг гэсэн үг. За энэ бол ингээд сонирхолтой камерын буюу cropped frame-ийн одоо дэлгэц харагдаж байна. За энэ одоо ингээд энэ бол нийтлэг байдаг камерын дэлгэц шүү дээ. Энэ нэг одоо 125 гэж байгаа. Энэ болохоор хурд байхгүй юу? Одоо сая энэ одоо shutter speed гэж бичсэн байгаа. За та энийг харах юм бол хурд таны камер хурд. Ерөнхийдөө бол та гар дээр зураг авч байгаа бол ер нь бол 120-оос дээшээ байсан дээр. Яагаад гэвэл хүний гар тодорхой хэмжээнд авч чичиргэлдэг болохоор зураг дарахад зурагч нь сарниж гарах магадлал их байдаг. 120-оос дээшээ авах юм бол баг зэргийн хөдөлгөөнд зурагч нь сарнахгүй гэсэн үг байхгүй юу? За aperture буюу энэ болохоор өрц. За энэ би ингээд өрц хэлсэн шүү дээ. За өрц нь болохоор ингээд энэ 8 гэхлээр нэлээд хаалттай байгааз өрцөө нэлээд хаагаад өгсөн буюу гэрлийн орж ирж байгаа гэрлийн мэдээллийг нэлээд багасгацсан. Арын фокусууд нь жигд уртлынхтайгаа адилхан фокустай байхаар өрцөө тохируулсан байна энэ зурган дээр. За энэ болохоор ISO болохоор би сая хэлсэн шүү дээ. Гэрлийн одоо тод барааныг тохируулдаг те. Энэ болохоор 100 дээр тавьсан байгааз. Тэгэхээр энэ болохоор одоо яг энэ тохиргоог харуул нэрийгдээ гадаа нэлээд нартаад одоо байж болохоор тохиргоо байгааз. ISO-гийн багасгацсан байна. Гэрлийн хаацсан гэсэн өрцөө нэмээ гэрлийн хаацсан байна. Хурд нь баг дээр байна. Яг хоо тиймэрхүү. За тэгээд энэ M гэдэг нь болохоор гар тохиргоон дээр автомат тохиргоон дээр гэдэг ийм хүн болохоор автомат тохиргоон дээр тавьсан байгаа байхгүй. За энэ болохоор бас нэг ийм товчлоор байгаа. Энэ нэмэх асгатай энэ камерны зүгээр энэ нэмэлт товчлоороор хүртэл байдаг. За энэ дээр одоо энэ дээр ингээ байна. Тэгээд ерөнхийдөө бол саяны товчлоор зүгээр одоо одоо brightness-ыг нэмж хасдаг гэсэн үг л дээ ерөнхийдөө бол. За тэгээ камер дээр ингээд one shot одоо шүршдэг shot те ийм шиг товчлоод байгаа. Одоо энэ жишээлбэл эндээ дарах юм бол камераар нэг дарах юм бол нэг л дарна. Шүршдэгээ дарах юм бол нэг дарахад 3 4 шүршин гэж брастик. Тэгэхээр ямар нэгэн үйл явдлын зураг дарахад шүршдэг дээрээ тавьчвал та илүү боломж одоо гоё моментыг буулгаж авах магадлал өндөрсөн гэсэн үг. За тийм гэх мэтчлэн. За эдгээр мэдээж курсаар тавчлаарууд байна те. За ерөнхийдөө бол одоо та иймэрхүү л мэдээлэлийг мэдээд авцсан байхад та ямар ч камер дээр ажиллаж чадна. Бүх камер дээр ISO байгаа. Тэгээд shutter буюу speed хурд байгаа. За aperture буюу одоо өрц байгаа. За тэгээд саяны хэлсэн бүх зүйлс байгаа те. Exposure level. Тэгэхээр та камерын дээрх тавчлаараа хараад тэмдэглэгээ хараад энэ бүх зүйлийнхээ тэмцвэрт байдлыг нь яг дундын балансалж явж танаас гой зураг гарнаа гэсэн үг. За дараагийнхан болохоор эхний ээлжинд болохоор би ингээд камерны сенсор буюу их биеийг тайлбарласан шүү дээ. Камер нь болохоор full frame, cropped frame хоёр төрөл байгаа. Дотроо тийм ялгаатай. Дараагийнхан болохоор камерны тохиргоо буюу товчлуурууд те үндсэн товчлууруудын ялгааг тайлбарлаж гисэн.
За энэ тавчлаар болохоор энийгээ дарж яаж лензээ тайлсолдог байгаа эргүүлээд тэ. За flashlight болдог. За дараагийнх нь болохоор камер ленз. Энийг бол ярихгүй ажиллахгүй. За ингээд ерөнхийдөө бол би ингээд за бас л инженеэр харах үзүүлгээр ярьчээ. Одоо ингээд камер та нар ингээд хардагтай ингээд нэг нь адилхан одоо нэг нь 55 200 нэг нь 70 200 байхад үнийн зөр амар их 70 200 одоо за 4 5 сая өндөртэй дуран байдаг. Нөгөөх нь болохоор 2 3 сая мөн. Яагаад ийм байдгийг гайхчихж магадгүй. Одоо та нар энэ дуран дээр улаан өнгийн бүслөр байгааг анзарж байна уу? Энэ дуран дээр болохоор цагаан өнгийн буюу мөнгөн бүслөр байгааз энийгээр ялгаатай байдаг. Улаан өнгийн бүслөр нь арай зэрэглэл өндөр буюу өрц багтай дуран байдаг. Дурангийн өрцөн багтсмаа үнэн өндөр буюу зэрэглэл өндөр байдаг. Тэгэхээр энэ болохоор 55 200 гэдэг дуран байх шиг харагдчих байна л да энэ жишээн дээр. Энэ дуран бол 3 400 мянган хүнтэй байгаа. Гэтэл энэ 70 200 гэдэг 400 байгааз адилхан 200 руу татдаг дуран мөртөөсөө энэ болохоор улаан бүслөртэй зэрэглэл өндөр. Нэг бодлын одоо энэ болохоор cropped frame-ийн дуран, энэ нь full frame-ийн дуран гэсэн үг. Гэхдээ сайн cropped frame одоо body камертаа бол та энэ full frame-ийн одоо линзийг бас дуран зүүж болдог гэсэн үг. Тэгэхээр дурангийн ялгаан болохоор юм байна. Тэгэхээр сайн дуран бодиноос илүү гоё зураг гаргахад илүү нөлөөлж болдог гэсэн үг. Маш сайхан дурс гаргах. За тэгээд дуран болон мэдээж маш олон төрөл, маш олон брэнд байгаа. Ийм дурангуудын төрлүүд байна. За тэгээд ерөнхийдөө бол дуранд болохоор ерөнхийдөө камер авахад 1850 буюу өргөн хүрээний одоо дуран дагуулж ирдэг. 1850 өргөн хүрээний дуран одоо яах вэ гэхээр одоо энэ дээр харагдаж байна л та. Болцоо байгалийн ч юм уу эсвэл юм опшиг гэдэг нь болохоор юм том хүрээтэй одоо зургийг авахд байгалийн зураг ч юм уу авахд 1855 одоо дуран бол боломжтой. За тэгээд мэдээж одоо 85 дуран байна, 105 байна. За бид нар болохоор арай илүү татаад илүү харагдах өнцгөн илүү нарийсаад одоо ирж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр илүү деталь дурс авна те. Одоо портрет ч юм уу. Одоо портрет буюу хөрөг зурган дээр хамгийн боломжтой дурангуйлаг одоо 85 болно. Одоо 55 гэсэн дурангууд байдаг. 50 мм-ийн дуран. Тэгээ 50 мм-ийн дуран дотроо бас өрцөөрөө ялгаатай. Өрцний тоон бүр 1.2, 4, 1.4, 1.8 өрцний тоон бага багцмаа одоо үнэтэй илүү гоё дүрсэл гардаг аа л гэсэн үг. Та одоо үнэхээр амар гоё одоо сонирхож зурагдадаг бол танд за нэг холын өргөн хэмжээний дуран байх хэрэгтэй байна. 35 ч юм уу 1855 ихний хэлжинд. За тэгээд магадгүй нэг 85 мм-ийн дуран ч юм уу те. За тэгээд нэг мэдээж зүүм дуран байх хэрэгтэй. За тэгээд зүүм дурангаар бол та мэдээж холын зураг авна. Эсвэл өөрөө холдож жагаад өрцөө нээж байгаа татаад хөрөг зураг нүүрэнд нь дулгаад авах юм бол арын фон сарнаад үнэхээр гоё хөрөг зураг гарна. За тэгээд 85 мм-ийн дурыг яагаад гоё гэж онцсон гэхээр хүний одоо яг харааны өнцгтэй хамгийн дөхөн өнцөг бол 85 мм-ийн дуран байдаг байхгүй юу? Nikon камерны дуран дээр одоо тэмдэглээ байдаг л да одоо. Одоо Nikon камерын дотроо full frame cropped гэж байгаа шүү дээ. Full frame камерны мэргэжлийн дургууд нь N гэсэн тэмдэглэгээ эсвэл ED гэсэн тэмдэглэгээтэй байвал тэр бол одоо нөгөө Canon-ээр харуул улаан бүслөртэй дуран гэсэн үг байхгүй юу? XD гэсэн DX гэсэн ийм байвал cropped frame-ийг буюу жижиг сенсортай камерны дуран гэсэн үг. Энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол би та нарт камерны үндэс нь одоо мэдүүл зохистой 3 ойлголтыг өглөө. Body буюу бодиг хэрхэн ялах вэ? Камерны их бие,
full frame болон cropped frame гэсэн хоёр төрөл байдаг. За доторх тохиргоо товчлоор тэднийг тайлбарлаж өгсөн. Тэгээд дараа нь зургийн тухай ерөнхий ойлголтыг тайлбарлаж өгсөн байгаа. Тэгээд амжилт хүсье та бүхэн гоё камера сонгоод дуртай зураг дараад гоё зураг дараасаа гэж хүсэж байна. Тэгээд бичлэг минь таалагдсан гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа. Баяр та.